За сайн байцгаана уу? Vigo контентын маань 9 дахь дугаар эхэллээ. Энэ дугаарынхаа бас сэдвийн тухай бол ярилцж байгаа. Санаагаа хэлнэ үү? За манай Vigo гэдэг контент ер нь ингээд эхэлсэн цагаас хойш хамгийн ардчилсан үзлэр явж байгаа. Хөшигний ардч тэр, эфирт ч тэр нэлээд тийм ардчилсан контент гэд манай сэтгүүлчдээс бас тийм комент ирж илэм. Ардчилсан зарчмаар энэ удаагийн сэдвийг шууд сонгоцсон их гэж. За санал хураагаад. За энэ яасан бэ гэвэл манай хоёр биендээ нөө одоо 3 хүн байхад тэгээ хоёр нь өргөчгөр ойлгомжтой шүү дээ. олон тийм хишгээ танаар тоглож байгаа. Манай багийн зураглаач нар, найруулагч нар нийлж гаад гаргасан санаа, сэдвээ гаргаад ихчээ бүр маршрутаа гаргаад бүх юм болцсон байна. Одоо бид гурвал дутуу гэж юм. За ямар сэдв вэ? Та гурав их ажиллаа, бид нар ч их ажиллаа. Тэгэхээр хэдүүлээ энэ удаа амрангаа ажиллая гэдэг санал гаргасан. Тийм, салхин сайхан гарцгаа. Салхинд гарчаад ирсэн. За хаашаа? Сонгосон юм уу? Хаашаа гэдгийг нөгөөдөл чи хэлнэ гэсэн. Тэгээд замд гараа. Ер нь бол бас ингээд тайрал яваад хахаар тий. Тийм. Тэгээд өглөө 4 цагт уулзалтаараа уулзаад хөдөлгөөрөө хөдөлнө. Окей. За тэгээ. За яв. Гэтэ бас аяллахаа гоё хувцсуунаар мөнөр янз бүрийн юм сайн бэлдэн шүү гэж. Ой, ингэсэн шүү. Уралцтаач байх юм л. Амар гоё зураг авалттай палаж аваарай гэсэн шүү. Клипэнд тоглох юм уу? Тий. I don't know. За тэгээ өглөө уулзъя. За өглөө нэм хэдэн ус авчихсан юм байна. Өглөө нэмэн. Чамайг ус авсан гэхээр өдөөс чамд Кофе аваагүй шүү. За. Энд чи ямар гоё өдөр вэ? Хөдөө гарцгаая. За юу ямар юм заяа. 700 км явахлаар нэг бол шээхгүй. Нэг бол 100 км шээгээд явахгүй байж болохгүй заяа. Хоёрыг одоо 0 оруулах гэж багсаж байна. Чи өөрөө говьроо явахдаа ус уухгүй, бийцэхгүй 700 км унтсан гэж хэлсэн. Одоо бичээр ингээд 100 км яваад буу яа гэх ингээд. Одоо энэ өрхнөөс өөр чам зогсох газар сая замд байгаагүй зү. Яг үнийг Бага штэ одоо энэ шиг зөндөө зогсон штэ. боловсон 0-той газар. За тийм ээ. За гэл 0 орчдөг л. ер нь түрүүн биднээс нөгөө аялал маялал гэдээ яриад сервис үйлчлэгээ яриадсан шүү дээ. Тэгэд би бол одоо яг энэ зүг рүү явахаар энэ урхан чинь харин энд нээгдчихэж бүр урхан байхгүй байх үед чинь лүнгийн нөгөө мегмар наран билүү жүжигчнгийн ам цангав гэдэг л буудаг байсан шүү дээ. Тэгээ одоо Тэд чинь бас хөрхөн боловсон 0-той байсан тухай үед тий. Одоо бид нар чи хэдэн километр явах вэ? 130 км яваад нэг зогсоод хизээ тэр очих газар очих юм байгаа мэдэхгүй. хөөе. Энэ нойлыг харах уу? Пуна. Бит хоёрыг яг бийцэх үйл явц хүртлэхийг харуулаар. За, урхны 0. Энд чи хэдэн онд ашиглалтанд орлоо гэжээ? 17 он. Хүн ингээд нөгөө нэг ингээд бодохоор битэрийн ингээд ярьж байгаа энэ сэдв 0 гэж одоо бийцэх газар тий. Одоо энэ асуудлыг ингээд яагаад хөнж байгааг бол энэ чи яг ингээд аялын маршрутаар явж байгаа хүмүүсийн хамгийн одоо хүндхэстэй сэдв бас хамгийн тав тухтай байх ёстой сэдвтэй. Тэгээд ер нь бол одоо 0 ариун цэврийн асуудлыг маш сайн шийдэж монголчууд одоо аялах ёстой. Аялал нь тав тухтай байх ёстой. Тэгээ ганцхан Монгол гэхгүй гадаад тий. Гэтэ бид нар урхан гэдэг компаниг рекламж байгаа биш, хамгийн гол нь энд байгаа боловсон 0-ийн асуудлыг бол одоо ингээд хөндөж байгаа маа. Тэгэхээр энэ 0 бол хичнээн олон замд байх тусмаа аялагчид төдий чинээ ингээд байна. Ямар одоо ингээд бид нар монголчууд бэлчээрийн мал аж ахуйтай хөдөөхээр одоо дээлээ нөмрөөд бийцсэн гэж ярьж болохгүй шүү дээ. Тэгэхээр одоо дэлхийд даяарч байгаа цэвэрхэн 0 байх ёстой. Энэ 0-доо одоо үйлчлүүлнэ гэдэг. Би нөө түрүүнтэй хэлчихсэн юм. Нааша. Хууна 1-р тав дээрийг дагаж 0 орохоос ичж байгаа. За 1 2 3 4 5 6 7 8 ингээд эмэгтэй 8 эрэгтэй 8 ингээд угаалт ууртай 2 үйлчлэгч ажилдаг байнгын арчилгаа үйлчлэгээтэй. За ийм гоё цэвэрхэн 0 юм байна. Гэтэ бас ингээд энэ 0 чинь сервер өчнөө олон юмнууд бас хийх шаардлага байна. Одоо энэ ингээд ажиллахгүй байгаа зү тий. Уул энэ минь ажиллаж юмар байна тий. Тэгээ энэ минь одоо ингээд цаас маасан бас баймаар байна. Тэр нь байхгүй.
0 дөрөв хөөшөөрөө зогсчлаа энэ хоёр маань. За цаас хул юм байна да. 30 минут зогслоо шүү дээ. Нийтийн бийц газар Баруун мөртөө. тийш явж байгаа Өө, наашаа. зогсвол 0-ын цаас авч орж ирээрээ. Хоёр чи хаашаа газрын мохор дээрс 0 үзэх гэж ирсэн юм хаашаа. Нийтийн Ээ энэ чи бийг байгаа чи хоёр автобус зөрөө хүмүүс бид нэгдүгээр энэ дотор битэр нийтийн бизнес газар бас ингээ аялагчдад ямар байх вэ гэдэг бас энэ урхныхаг орж үзье гэж чи бид 3 гараад 150 км авахад арай гэж 1-0 оллоо. Тэгээд пуунатаа анх удаа оператортай 0 дорж бизнес үзлээ. Чи их юм үзчихээ. хүн бас их л юм үзэх юм да. Камертай 0 олсон. Тэрш гайгүй баярлаа. Пуунаа. Би засах мал дагаа явчих. Бага нэг юмгээ ярьж байгаа штэ. Тэгээд хийцэн нь нэг юм. Тэгээд засвар үйлчлэгээ хариуцж байгаа нэг юм. Гол нь ингээд нөө 0-ын цаас байдгүй юм байна. Дээрэс нь өнөр жоох Гар хариуцах байдгүй юм байна. Марсыг чи орж үзтлээ үгшгээ. Тэр Марсад дагагчдаар орж ирсэн чинь тэр 0 биш штэ. Үнэт маркетингтэй, дээрэс нь ийм Гар хариуцах штэ. Гар хариуцагчтай, савнтай, тэгээд амар гоё хөгжим яваад нэг юм мэдгүй нөө. Манай найрамч чи хүсэж байгаа нөгөө 0 дороод бүр тэ. Симфон сонсч масч заавал тэр юм гарах хэрэгтэй байх юм уу те. За соо. Ятаа. Соо. Төвхтэй юм бэ. Нийтийн бизнес газар чухал шүү. Одоо дуутай хууртай явна шүү. Дууга тавья, дууга. Аль барахаа бууцаа. Аль өчөө бууд. За дагиш наашлаа. Тийш очиж гоё сүвнэр үзье. За 8 өргөнөө. Хийддэг жилдээ энд сүвнэр зарж гин. 13 оноос хойш. 12 жил. Борлуулалт хэрэг гайгүй байх уу? Айгүй тооны үйлдэл. Дайчгүй юу? Энэ гоё хонгоо гацтай. Миний орох гэдэг шүү гэж миний онгод орох гэдэг шүү. Энэ одоо яадаг юу вэ? Тийм байна. Бүрээ шүү. Энийг энэ гадныхан дүүгэл гоё юм байна. 55 56 34 60. Ахын нэр хэм блэ? Баян жаргал. Баян жаргал. Яг хөвгөн дарны байгалийн зохицолборт газар маань үүхийн хувьд бас олон зүйл ярьдаг. За Түүх бол олон олоод дээр усуудыг ярьж байгаа нэрөөсөө нөгөө нэг дээр нөгөө ламдрыг нөгөө хилэмгдүүлээд нөгөө яаж яхаа үдчил өрөөсөө хөгнөөд алсан. Тэргээр хөгн гэдэг нэр авсан. Тэгэл тэр хөгн хаан нэр авсан. хөгн гэдэг чинь одоо юу гэсэн үг л байх? Яг одоо нөгөө бид нар чинь нөгөө хонь хургыг ингээд нэгэн жигд нэг юм гогцоон тэгээд углаа явчихдаг шүү дээ. Тэр чинь ерөөсөө нөгөө хөгн гэж ярьдаг байхгүй. Бас дулаарч байгаа юм чинь жуулч эхэлж байна дотногад нэ. Одоо эхэлж байна. Яг ингээд тэмээ унуулж байна. Өөр ямар бизнес энд эрхэлж байна? Одоо манайх ч одоо 20 гаруй жил анх эхлээд элсэн засрахыг анх эхлээд тэмээ манайх гаргаж үүсгэчихлээ. Энэ аялал жуулчлалыг хэдэн гэр бариад бас жуулч аавна. Хаана гэр барьсан тань хаана барьсан ба харъя. Манайх одоо энэ гэрт. Яг гэр ер нь ямар үнэтэй ах вэ? Одоохондоо бол нэг гэр нь бол нэг 80 зүйтэй л байна. Хоногийн нүү? Тэгээ дотроо ямар үйлчлэг ах вэ? Дотроо нь тэгэл хоол ундаа юу яал захиалгаар хийж болно. Тэгэл зүгээр бид нар ч бол зүгээр малчин айл штэ. Цагаан эдээ одоо яаж боловсруулах вэ? Яаж юу явах вэ? Хэрэг үзье гэж сонирхсан улсууд бол үзүүлнэ. За энэ айлт ингэдэг гэж штэ морь тэмээ унуулдаг,
хорхог боодог хийж өгдөг. За тэгээд энд ингээ амраад эсэн тасархаа яг энэ гоё байгалийн үзэсгэлэнт газар аялаад явбал та бүхнийг ингээд гэр бүлээр нь гоё яваад. Яг 6 ордоо энэ гэр бол гэр бүлээрээ бас найз нөхрөө олуулаа явж байгаа хүмүүс зүгээр юм байна. За сайхан зосч гин үү? Сайхан та сайхан зосч гин үү? Сайхан зосч гин. За чи хэдэн настай? 11 Хэдэн жил морь унуулж гин? 5 6 жил унуулж. За өөрөө хэдэн настайгаас морь унсан? 3. Тэгээд одоо зунжангаа ингээд хүмүүст морь унуулах уу? Тэгнь Нэг ингээд морь унуулахад хэдэн төгрөгөөр унуулдаг? 10,000. Урайлж хэлмээр зүйл байдгүй танд. За ерөнхийдөө энэ аялж байгаа усуудаа ер нь энэ хог могоол сайхан инг замгараатай манай энэ чи одоо ингээ хогийн цаг бүх юм нь байдаг. Хонсон газраа сайхан сайхан цай зугаа хийж уучаад энэ хамгийн гол нь тэр хогнуудаа л энд авчрал ерөөсөө энд хийж байвал болно л гэж боддог. Байгаль орчноо энэ төр хамгаалахгүй хог аяал энэ хүмүүс одоо хогоо хаяхаа болоод аваад явуулсан тэр хоол гэж. Гадны жуулчд их байд юм байна тийм ээ. Тэмээ ундаг энд бол 50 айлын тэмээ байна гэж шүү. Тэ оргил үедээ бараг 1000-аад хүн ирдэг гэж шүү өдөрт наадам шиг. Тэмээ ч ямар үнэтэй? Унахад 20,000. Түрүү 10,000 байсан юм шүү. Тэгээд эй. Ахи бахна. Би айгаагүй л тээ. За тэмээ унахад ямар санагдаж байна? Гоё байна штэ. Энэ босохдоо л эвгүй те. Тэр улсууд чи одоо ингээд тэмээгээр одоо аян тэгээд одоо ингээд Улаанбаатар ордог байлаа шүү дээ. Гэхдээ морийг бол их тухтай юм Та шиг энэ тэж орж исэн юм уу? Агаа тэр үчи нөгөө нэг цурахгүй байлгүй яах вэ те? Нэг айл хэдэн тэмээтэй байх уу? Энэ дахинд нэг айл нэг л тэмээ онуулна. Яагаад тэр бас ээлжтэй дөрөвтэй юм уу? ээлжтэй байдаг байхгүй юу? Хоёр ээлжтэй. Одоо өнөөдөр бид нар гарч байгаа маргааш амарна. За. За, тэцээ. Таяг үлээ. За одоо дөрөв. Аялал гоё байв. гоё байлаа. Баярлалаа. Би ингээд сууж босгож яах юм? Босгоо. Үгүй яах хэрэггүй. Болоо. За. Хоошо гэдэг үү? За одоо би барахгүй бой. Үгүй. Яа. Болоо ахмад зуутгая. Одоо боя. Үгүй. Батшгаа боя тэгээд зүрх өвчнө хэрэггүй. Зүрх өвчнө яхаа хэрэггүй л дээ батшгаа хүн хэлээд байгаа чи. Үгүй батшгаа чи хүн гуйж штэ. Болоо. Хэрэггүй л дээ батшгаа. Яа хэрэггүй л дээ. Батшгаа хэрэггүй. Яах даа. За болоо бид чадахгүй штэ. Яа энэ амар сүрлэг амт юм байна бэ бурхан минь. Шууд тэнгэр рүү гарч аашвал тийм ямар амар юм бэ. Тий сэрүүгэж гоё л байл да. За баярлалаа ёо тийм бэ минь. Замын дундуур гарцаа зөвлөн салхи нүрэнд байна шивнэ өдөр шөнийн өнгөн ижлэхэ эжлэ хасан зүйлээ ханаас олж болох вэ анх сэтгэлээ би минь яаж гэвэ Царукви талаас би хажиглээ зэрэглээ Зинхэр сарны гэрлингэр ба сэтгэл тусах исэн цагийг хүлээ Шаргын гавар дүнгнэх яллаа сарсан дотроо дуугаа дууландуулнэ Зинхэр сарны гэрлингэр ба сэтгэл тусах исэн цагийг хүлээ За тэмээ. Тэнгэрийн амтан тийм ээ. Тэмээ гэдэг чинь Та энэ дагиг шиг нөгөө анх удаа тэмээ унуулсан чинь Батшгаа болоо. Чамаагаас дараа нэг юм хорлноо.
Хоёр мөдөлж чи хүү орсон. Би нэг бүхтэй тэмээ унжсэн байхгүй юу? Хаана? Яа, Египтэд. Тийм үү? Улаан тэнгисийн иргэдэг. Тэгээ ингээд амар огцом ингээд босоод тэгэхэд айгүй айцсан. Тэгээд ер нь Монголд ирээд тэмээ унахаас ер нь жоо айцтай байдаг байхгүй хүн дээр нэг бүхтэй тэмээч айгүй эвгүй гэдэг юм билээ шүү дээ. Тэгээ тэгсэн ч гэсэн ер нь дотор тэмээ л бол тэмээ гэд тогтоогоо тэгээд сая пууна эднэрл худлаа зураг авах чинь гэж суулгаал тэгээд бужигнуулчлаа л да. Тэгэхээр сүртэй амт юм байна нөө бантал ам. Тэмээж тэнгэр газар хоорондоо ч ойрхон юм байна. Ганцхан ч тэнгэр амт юм биш юм. Манай Тэшгэ бол угаасаа Монголын хамгийн өндөр тэмээг унаад үтцсэн тий. Нэг хайж мэж имээгөө үстэй. Айгаагүй гэхдээ л нэг жоохон чүд салгалалт байлаа. Тэгтээ бас сони энэ хэлсэн тасархаа. За миний зүгээр яхаа өвөр хангаанд хамгийн их зүрх сэтгэлд одоогоо буусан гэдэг Эрдэнэ зуугийн хэд те хар хорин. За мэдээж одоо бол хар хорин хотолгож байгаа гэсэн. Тэгээд улаан цутгаланд бол би бүр гэр бүлээрээ ирж исэн маш гоё тогтстой. За тэгээд хожистой амралт гэл миний өвөр хангаа мэдлэг дууслаа. Өөр ангаа үзэж харах юм айгүй ихтэй. Ийшээ одоо зүгээр зам дагуу те хэдүүлээ үгүйс цаг эрт байгаа юм чинь шурт хийгээд давхиж очиод үзчихвэл гоё хүүхтэй те зам дагуу үзчихвэл яг засмалаас гараад авахгүйг тийм газар юу вэ? Энэ өвөр хангаа аймгийн 10 хэр гэдэг чи өөрөө 10 хэр гээд морины одоо нэрээс үүдэлтэй ийм хот сум байгаа хгүй юу? Энэ өвөр хангаа чи ерөөсөө тод магна гэдэг кино гардаг шүү дээ. Тэгэхэд нэг ингээд морио дээдлэл хурдан морь түрүү морио ингээд хөшөө мөшөөг ингээд толгой молгойг нь залаал хадаг яндарсаа тавьдаг шүү. Тэр чи одоо энэ өвөр хангаа энэ баян толгой овоо гэдэг байгаа шүү дээ. Тэр юм байлээ шүү дээ. Тэгээд тэр морины шүтэнийг гэсэн яг зүгээр нэг одоо аймаг байдаггүй. Ер нь бол яг Сүхбаатар өвөр хангаа хоёр тал энэ морины шүтэн бол байдаг юм байна гэж би харсан. Тэгвэл яг чамд хиймэртэл да. Тэгвэл гуруула морины шүтэн дээр бид нар бас яг үндэ яг тэр морины шүтэний утга учирыг мэдгүй дандаа ингээл замд хажуугаар нь өнгөрөөд гардаг тий. Тэгвэл яг морины шүтээ үзчихэд ирээ тэг үү? Толон дээр бүжиглээ шүү. Тий, Тэшгэ яг цаанаа ирж нааш. Юу эс ихч та нөгөө энэ нөгөө өвөр хангаа аймгийн ухт хаалганы талаар нэг гоё юм яриадсэн шүү дээ. Тэрийг яриулах гэж яасан. Энэ зогсон та нөгөө ярьж байгаа шууд унтаад өгсөн шүү дээ. Дуусах. Гэхдээ яг өвөр хангаа аймаг чи нөгөө морины нөгөө шүтэнтэйгээ бид хэд морины шүтээ явж байгаа шүү дээ. Тэгээд яг энэ орж ирж байгаа энэ нэг аймаг сумдын нэг юм өөдөнд юм ухтах хаалга байдгийг манай монголчууд өгдөг бол нэг олон хүмүүс ингээ нэг ирэхээр өөдөрөө тосч аваад ингээ гаргадаг ийм хаалга юм байна гэж нэг хардаг баг. Нэг талаараа бас тийм эн чинь нөгөө аймаг орон нутгийн одоо хөлийн зааг зэсгэх юм уу да. Одоо өвөр хангаа аймаг яг одоо энэ зурааснаас бол эхэлж байгаа шүү гэдэг. Ялангуяа нөгөө малчид те бэлчээрийн ингээ хүмүүс мал малдаг хүмүүс чинь ингээ нутгийнхаа хөлийн зэсийг одоо ингээ тогтооцсон бас бүс нутгаас энэ хаалга эхэлдэг. Давхар ачаал. Тий, давхар ачаалбагтай. Одоо бол бид нар морины шүтэн рүү ороход одоо бас яг нутаг дэвсгэр гэдгээрээ л явна л та. Морины шүтэн чинь бол яг энэ 10 кэрийн нутаг дэвсгэр гэхээсээ илүүтэй за өвөр хангаа аймгийн тарагт сум гэдэг байгаа шүү дээ. Яг тэр тарагт сум чинь 12 тагаа залгаа оруулж байгаа байхгүй. Тэр сумын нутагт л одоо морины шүтэн байна л гэсэн үг. Зам жоох эвгүй юм те. Зам жоох эвгүй байна. Гэтэ унтцсан болохоор яг сайн мэдсэнгүй. Яг үндээс унтахгүй болохгүй томчгээ. Газар үнэрлэн омогш хадад толгод хатаа хазар даран тэмүүлэх хидэлхи атэрна. За Би тийш очиж та хоёр явъя. За битэр одоо яг одоо чиний энэ хажууд оошны толин хул гэдэг те. Одоо дуунд мөнхөрсөн одоо хурдан хүлэг штэ. Энд бол маш олон хурдан хүлэг байгаа байхгүй 30 гаруй байдаг гэж байгаа. Тэгэхээр энэ 30 гаруй хүлгийн хамгийн одоо монголчууд маш ойрхон байдаг нь толин хул те дуунд мөнхөрсөн. Гэхдээ энэ дотор байдаг энэ хурдан хүлгийн бараг 10 гаруй дуутай гэж байгаа. За тэгээ өвөр хангаа аймгаас олон одоо юм Монгол улсын манлай, тод манлай те алдарт уяаш нар төрсөн тийм нутаг залуу уяаш нар байна штэ. Тэд нар чинь хурж ирж энэ одоо юунаас айц авдаг. За одоо яг энэ гол морин шүү дээ 10 хээр ингээ те. Энэ чинь бүр улс хувьсгалын наадмаас 298 жилийн ой зориулсан гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ бол бүр ингээ домог болцсон. 1000 гаруй хурдан хүлгүүдээс төрүүлэн ирсэн ээ. Тэгээд энэ нөгөө би нэг бас ийшээ ирэх гэж байгаа юм шиг сая харлаа л да. Тэгсэн чинь 10 хээрийн домог гэх юм уу түүхэн гэдээ ярихаар юу яадаг юм шүү дээ. Одоо уяач ч юм бол морио хурдан морио ингээ уяа сойлгонд харуулаад уйдаг штэ.
аргуур хэр болохоор ямар ч уяа солихгүй уралдаж төрүүлсэн гэж байна. Тэрнгүүрээ их алдартай байна л да. Их хурд чинь ерөөсө хар хорин энэ Үр хангаан аймагт анх хийгдсэн байхгүй юу? Ардын хувьсгалын баяр наадмын дараа ордог наадам шүү дээ. Их хурд чинь тэгээд нөгөө хоёулагийн хамгийн эхлээд үздэг толион хуул чинь их хурд нэгт дөрүүлжсэн юм хамгийн анхныхт нь. Их хурдын байхгүй юу? Тэгээ ерөөсөө энэ Үр хангаан үеч чи их хурдыг одоо ингэж бий болгосон юм бэлээ. Энэ маань нөгөө за одоо ингээд нөгөө газрын хурдан хөлгүүд газрын одоо хурдан хөлгүүд мэдээж одоо тархач цумын хурдан хөлгч гэсэн энд байгаа. Тэгээ ингээд дээдлэлт юм байна. Морин хуур хөгжмийнх нь толгоо нь морь. Тийм үү? За ингээд цаашлаад явхад ингээд саяхан чи тэр одоо энэ нэвтрүүлэг хийх гээд явхад манай Монгол улсын ерөнхийлөгч хөрсгийн санаачлахаар одоо ЮНЕСКО дэлхийд Монгол адууны өдөр гэдэг. Тэгэхээр одоо энэ шүтэн гэдэг бол бас зүгээр нэг шүтэн биш байгаа байхгүй. Дэлхийн хүртэл Монгол адууг шүтдэг те. Одоо энийг ЮНЕСКО дэлхийн нэгдсэн үндэсний байгууллага хүртэл энэ Монгол адууны гайхамшиг одоо бишрээд ингээд өдөртөө болгож байгаа байхгүй. Өдөртөө болохоос ч өөр аргагүй л дээ те. Монголчууд чинь их Монгол улсын байлдан дагуултын үе те. Морныхоо шандас хурдан төвчээр те. Тэрний одоо шанцаар л одоо дэлхийн талыг эзэлсэн байгаа шүү дээ те. Гол нь энэ адуу бол бүгд хурдан хүлэг гэж байна. Зүгээр нөгөө одоо уналгааны адуу биш зүгээр одоо тийм адуу энэ навчиж ингэж тавихгүй. Энэ дандаа хосгүй хурдан хүлгүүд гэж. Ер нь бол яг энд байгаа заяа. Энэ морьд бол төрийн их наадмын дандаа төрүү магна аман хүзээ айргийн 5 морь байдаг юм билээ. Ягуусан түүхэн бусдын түүхэнд нь үлдээлэгдэн. Толон хол гэдэг нэр цаг хугацаанд нь үлээлэгдэн. Зүгэрсэн олныг хотучээрээ баярлуулна. Тал дүүрэн зөөрэ төлөн толон хулаа дуулна. Хотыг бэлэгдэн цаг хугацааны уртыг туулна. Түүхийг нь санаанд дурсан нутаг бусан уулна. Юсүхэл цагаан төгөнд амөрөгдөг Монгол наадам. Юсэн үеэрээ дэжээ өргөсөр монголчууд наадам. Үлгийн шатсаг сорон бүслээ сайныг уралдуулна. Хүчит бөхчүүд нь хүүхд тэнгэрийн дор хүчээр уралдуулна. Монгол төмний заяа дээрээ Монгол наадам дэмждээрээ. За энэ маань энэ охин аяг харахгүй орчлоо. хүүхдээс үлдчихсэн хараа. Гэхдээ наа чи харахгүй байгаа шүү дээ. Ийм зам шиг угаасаа харахгүй. Харахгүй л дээ тий. За өгдөө 4 цагаас хотоос хөдлөөд бүх ажлаа амжуулаад буцаж явна. Тэгээ бид гурав бас замын талаар хальт дурдаад байсныг та бүхэн санаж байгаа. Яг одоо нөхцөл байдлыг бас газар дээр нь харуулъя гэж. Хүүе. Харагдаа. Би сая чулуу байсан уу? Тий. За том машин. За том машин хийж байна. За түр ээжээ. Айгуу ер нь зүгээр тий энэ амар том машин. Ханаас хаад чигтэй очиад байдаг. Хотоос тэгээд орон нутг руу явна да. За энэ баруун тишээ явж байгаа замын эвдэрлийн талаар та одоо жолооч хүний хувьд сэтгэлээ хуваалцаач. Том төрөгчин жижиг төргийг бодвол нүг тарих юм бол тэгээд таснаас буугаад явчих шүү дээ. Хэцүү бас болов. Би бас энэгээр явдаг л да надад зүгээр жоохон хугацаа алдаад байгаа юм шиг санагдیں۔ Танд тэгээд санагдгүй. Тэг санагдлагүй. Энэ хөл одоо энэ их удаж байгаа. Улам л амар болоод байгаа. Харин улам амар болоод байна. Одоо бүр ийшээ ухаал хийцэн байна. Хизээ нөхөх нь бас мэдэхгүй шүү дээ. Тэгэл байгаа л гэдэг. Хоёроо нааша. Манай өөрөө юу юм. Өөрөө юм машин. Дараа гарсан. Яста өөрөө юу юм машин гарлаа. Улаанбаатараас орон нутг руу 7 хоногт нэг удаа ачаад хийдэг залуу гинэ. Тэгээ одоо эн чинь нөгөө аялал зугаалгын улирал эхэлсэн учраас орон нутгийн маань зам ийм л эвдрэлтэй байгаад байна. Ер нь яг аялал жуулчлалын гол бүс нутаг, Баруун аймаг руу явдаг, Хангаан бүс рүү явдаг замууд маань нэг энэ зам чинь 20-30 км өндөг шээ. 30 орчим километр үргэлжилж чинь гэж байна. Тэгээд ийшээ бүр ухаан айцсан хэсэг байгаа гинэ. Тэгээд маш удаж байгаа гэж байна. Бид хэдэл өнөөдөр Үр хангаан аймагт ингээд ирээд Үр хангаа хүрээд буцах одоо энэ километрт байгаа баг. За энэ цаашаа бол ингээд цаашаа лүм мөнгөд ингээд явна. Наадам болоод манай хүмүүс чинь Алтай 5 баг зорин, Завхан зорин. За энэ замаар ингээд уус те ингээд ховд гов Алтайгаа явна. Хамгийн эрсдэлтэй. За бид хэд бол одоо ингээд гэгээн цагаан өдөр зогсоод ирж байгаа байхгүй юу? Энэ харахгүй шин энэ зам бол хамгийн осолтой аваар осол их гарна. Энэ замаа одоо тэр наадмаас өмнө орон нутг нь байна уу, улс нь байна уу те засмаар байна. Ягаад гэвэл энэ зам гэдэг чинь баг там болоод тэгээ цаашдаа хүний аймнаас эд хөрөнгөний эрсдэлтэй ингээд байгаа учраас Монголын зам бол там байна гэдгийг л одоо энэгээр харуулж байгаа. Энэ бол ганцхан жишээ. Өөр эвдрэлтэй замууд байгаа. Гэхдээ энэ бид гурав бол яг явж байгаа замаа
ярих нь зүйтэй. 10 хээрээс 40 км бол айгүй гой замаар явчихж байгаа. За тэндээс наашаага ингээд нэг 30 км бол ийм осолтой зам байна. Тийм учраас одоо аялж байгаа, зугаалж байгаа. За энэ хот хооронд зорчиж байгаа хүмүүс маань бас энэ хугацаанд засвар хийх хүртэлх хугацаанд нь маш болгоомжтой зорчорой гэж та бүхэндээ сэрэмжлүүлэг мэдээ өгч байна. За хөдлөе. Замаа засаа гэж хөөе. Замаа хурдхан засаад өгөөч. Замаа засаач ээ. Манай ер нь монголчуудын хамгийн их аялдаг хэдэн л газар байгаа шүү дээ. Тэрний нэг нь одоо Үр хангай, Элсэн тасархай. Тэгэхээр таны хувьд одоо бид нэр ингээ аялаад ирэхэд сэтгэл Ер нь одоо би хувь хүнийхээ хувьд бол наран түлхсэн. Надад бол яг энэ маршрут бол маш их таалагдсан. Пунайтаа шин та хоёрыг Тэмээ оноо явж байхад би тэр нөгөө тэр айлууд нөгөө буудаг жуулчны газрууд дээр орсон байхгүй. Гэр буудлууд жоохон тааруухан. Тэгээд ор тэрний цагаан хэрэлэн жоохон муу. Тэгээд ерөнхийдөө л нэг тийм нойлн л гэхэд бас ингээд шийдэгдээгүй заавал зам гараад ингээд харанхуй шин гадны жуулчин чинь одоо бийцхийн тулд дахиад 1 км шахам алхаж нойлд орох гэдэг юм уу. Иймэрхүү ийм юмыг бол хийгээгүй юм байна. Тэгэхэд ер нь бол бас энэ аягүй харамсалтай зүйл байгаа байхгүй. Бид нар одоо бас ингээд Элсэн тасархай зөндөө ингээд хүн авч явах тэр Үр хангай аймгийн удирдлагууд тийм ээ тэр болгоны аршаан цумынхан тэрийг бас сайжруулах тал дээр маш ингээд юм хийгээгүй юм байна. Зүгээр малчид жуулч давдаг энэ иргэд бор зүрхээрээ одоо энд аялал жуулчд мөнгө олоход ирж ийн л гэсэн над тийм сэтгэл төрсөн. Одоо би нуугаад байх юм байхгүй. Яг бид нар бол ингээ багаараа аялж байгаа учраас биднэрт бол ингээ кайфтай байсан. Гадны хүн ирээд ч юм уу дахиад өөр аймаг сумын хүн ирээд аялал тийм зүтрахаар байсан гэж би зүгээр ингэж бодогдсон. Тэгээ яг би хөвсгөлтс очиод би хөвсгөлийн удирдлагууд аягүй гомжижсэн байхгүй. Тэр далаа ингээ хамгаалаад гой хийчихгүй тэгээ тийм муухай болтол ингэж далаа эргийг тийм болох аягүй харамсалтай санагдсан. Тэгээ яг тэрэн шиг бисаа Элсэн тасархайд очиод гой байгалийн тэр сайхан хүүгэн хан тэр сайхан Элсэн тасархай тэр их сайхан боломжуудыг даанч авдаал гэж надад тийм сэтгэл бич ирсэн. Арай жоохон өөр өнцгөөс юу гэж хэлмээр байгаа вэ гэх юм бол дэлхийн нийтэд зэрэгцээ аялал жуулчлалыг бий болгодог болсон. Энэ аялал жуулчлалын салбарт зэрэгцээ хөгжил гэдэг ямыг нэвтрүүлээд эхэлсэн. Тэгээд Африкийн орнууд ч гэдэг юм уу, одоо Бутан улс ч гэдэг юм уу, энтгэгч гэдэг юм уу очингууд өөрсдийнх нь өв уламжлалын хэсэг байхад энтэй талд нь лагшри зэрэглэлийн эсвэл цэвэрхэн ангиллын гэдэг ийм хоёр үйлчлэгийг санал болгодог болсон. За жишээ нь одоо Японоос ийм сониуч хүмүүс ирээд Монголын модон жолооч сууж бицж үзье мүзье гэдэг гинэ. Тэгэнгүүт Элсэн тасархай жишээлбэл тэрийг хөгжүүлэх боломж байгаа байхгүй юу? Энд модон жорлон дооч оруулаад Монгол гэртээ ч хонуулах боломж байхад нөгөө талд нь бас ингээд Европоос ирсэн тансаг жоохон яруугарч гэдэг юм уу те ямгарч уулчтай зориулсан үйлчлэгийг бий болгох энэ боломж байсараа л яагаад өнгөрсөн хугацаанд ингээд 10 хэдэн жилийн туршид булганаас Үр хангаагаас сонгогдсон гишүүд энэнд анхаараагүй юм бэ? Нутгийн удирдлагууд яагаад анхаараагүй? Аялал жуулчлалын салбарыг яагаад олж хараагүй юм бэ гэдэг надад харамсалтай санагдажсэн. Тэгээд зам дээр бас яг адилхан те үе үеийн засгийн газар сайд нар маш их төсөв батлаад л байдаг. Гэтэл Монгол улсын замын хөгжил гэдэг юм 21-р зуунд дэлхийн нийтээс ядаж 2 хөршөөсөө бүр хол хаягдсан. Тэгээл данхтай замын хар байрсан замаа нөхөд аялал жуулчлалын хөгжил ярина гэж юу ахав те. Ийм онгоо шиг юмнуудаа жоохон болоод сэтгэлтэй ажилласаа гэдэг ийм комент надад байна. Би нөгөө өчтөр ирчээд аавтай яриа суучлаа зам хэр байна гэдэг нөгөө шүн сайвж руу гэдэг яриад тэгсэн чинь аав наад зам чинь 3-4 жил болж байгаа шүү дээ гэдэг. Манай аав чинь баруунчаага их явдаг хгүй хадам аав. Тэгээд тэгсэн чинь тэгжилээ. Тэгэхээр 3-4 жил яг тэр тим замаар иргэдээ зорчуулна гэдэг бол үнэхээр аимшигтай байдаг байхгүй тий. Чин наандаж эд хөрөнгийн хохирн цаандаж хүнээ Эрдэнэт эрсдэх бодит аюул байгаа энэ үе дээр тэгээ одоо энэ аялал жуулчлалын улирал яг ингэ эхэлж байгаа тасралтгүй одоо цувал гараад явж штэ хот руу явж явах замд бол наашаа ирэхэд бол ядах шүүн ирснийг наашаа явсныг ч хэлэхүү ерөөсө гэрэл бол тасрахгүй байгаа байхгүй. Тэгэхээр өдөр бид нэр тэгж бидчиж явж байхад шүн бол бүр аюултай. Тэгэхээр ер нь бол аялал жуулчлалыг дэмжинэл гэдэг тэр яг гой газар руугаа явах ая тухтай зорчих тийм аюулгүй зорчих тийм замын сайн шийдэж өгмөр санагдсан. Дэлхийд одоо угаасаа нэвтэрсэн хамгийн одоо сүүлийн үеийн хамгийн боломжтой хувилбар чинь бол одоо 0 болон одоо food court супермаркет чинь нэгд орж идэгэл одоо энэ технологи штэ. Тэгээд бид ч одоо алийн болгоо одоо юу гэдгийг Элсэн тасархай дээр очиод заавал айлын Монгол гэрт заавал ингэж тоогооч ч юм уу эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа ч юм уу мэддэхгүй хүн хуушур хийгээд тэрийг идэх одоо энэ нэг Монгол ахуй сэтгэхүүгээсээ бас жоохон салмаар байгаа байхгүй юу? Тэнд ганц зохисбор байгаагүй шүү дээ яг анзаарсан бол. Хиймрийн төв орсон шүү дээ Үр хангай 10 хэр дээр
тэр гоё ингээ бүтээн байгуулалт барьсан, тэр гоё үүхтэй. Тэгээд ёс заншлын амар гоё зохицолбор байгаад байгаа байхгүй. Тэнгүүд тэнд очиход наандаж дотоодын бид нэр болохоор судлаад мэдчихэж जैन те. Их хэлээрээ уншаад хараад мэдчихэж болж байна. Гадны зочид аялагч нарт ядаж нэг гайд байх хэрэгтэй те. Тэр нөгөө зохицолбор нь ямар утга учиртай, монголчууд морио яагаад дээдэлдгийг те. Тэр нэг түүхийн танилцуус ядаж англиар бичсэн тийм тайлбарч байхгүй, самбарч байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэр бас жоохон шүүмжлэмэр л зүйл харагдсан. Малайзийн ч гэдэг юм уу Солонгосын, Тайваны гээд Азийн бүх орнуудын аялал жуулчлалын сайдууд ирээд Монголд аялахад ямар төвөгтэй нөхцөл байдал байдаг вэ гэдэг бүр ихтгэл лекц тавиад тэгээ манай ингээл аялал жуулчлалын салбарын чинь бүгдээрээ амар бичиж авч маавал ингээл лээсэн жилийн дараа яг бах байдгаараа. Тэгэхээр манай улсын болсон болоогүй нэр төдий хурал чуулган тэ аялал жуулчлалаа хөгжүүлээ, олон улсад маркетинг хий, реклам дэ гээд байгаагаасаа илүү зүгээр ингээд ахуйн чанартай юмдаа эхлээд анхаарчаа дараа нь тэр олон болсон болоогүй хурал чуулганаа хийгээсэй гэсэн ийм бодолтой. Тэр яг энэ маршрутыг ийм чиглэлээр ингэж аялагчдыг дотоод аялал жуулчлалыг явах юм бол нэгдүгээр хүний амь насанд маш эсэлттэй байна зам нь. Хоёрдугаар тэр 5 дахь гэдэг юм бол байхгүй байна. Гуравдугаар одоо хүнд маш сайхан ингэж мэдлэг мэдээлэл те өгж сэтгэл төрүүлэх юм бол байхгүй байна. Энэ болгондоо ингээд анхаарад үе үеийн одоо энэ хүмүүс яагаад ингэж сэтгэлгүй ажилдаг юм бэ гэдэг ийм жоохон гонигтай бодлол төрлөө. Та хэдтэй аялах бол гоё байсан шүү. За ингээд дуусгах хэдүүлээ те. Тэг яриад байвал тэгэл дуусахгүй шүү. Тэгээ угаасаа дор хаяж хитэн аялал байгаа гэсэн шүү. Тэгэхээр чи аялангаа бас ажил хий те. Дуусгая. Баярлалаа хоёрт 10 дугаар дугаараар эргүү уулзъя. 10 чи ихтэй. Яагаад? Гү наач яриад бол дуусахгүй.